Тэгээд өөрөө ингэж ярьж ирсэн юм байж те. Одоо өөр дээр нь тэр байтугай маш том юм асуудал ингэж гараад ирсэн багт чинь ерөөс ингэж огсрохгүй байх, суудлаа өгөхгүй байх. Төлгөөний одоо хүүхдийн А буюу X нөхөр нь нэг постыг бол хийсэн байсан. Тэр нь болохоор тэгэд ямар нэг юм дээр ингэж эмгтэйгийнхэн л буруу болчихын те гэдэг пост байсан зөө. Тэгэл сонгуулийн хар машин жин бол ингэж үнэхээр луур байдаг мэдэг гэл ингэ. За өсвөс нэлээд амар арсачихсан байна. За тэгэд яг одоо шөнийн 3 цаг 30 минут болж байна. Тэгээд би болохоор нэлээд за амар судалгаа хийсэн гэж бол хэлэхгүй. Гэтээ ерөнхийдөө бол нэлээд бичлэгүүд үзээд судлаад яриагаа бэлдээд охиноо унтуулчаад одоо л надад бичлэгээ хийх цаг зав гарч ийн л та. Тэгээ 2 кофе уусны хараас одоо бичлэгээ хийх чинь. За тэгээд хэдүүлээ сэдв рүү орцгоё. Хай манайхан та нартайгаа цоо шинэхэн бичлэгээр уулзаж байна. За энэ удаагийнхаа бичлэгтээ болохоор яг одоо Монголд бөөн яриа болоод байгаа буюу яг ерөнхий сайд түүний хүү за тэгээд яг ерөнхий сайдыг тойрсон асуудлуудын талаар бичлэгээ хийж байна. За тэгээд энэ бичлэгээ болохоор яг 4 хувааж хий гэж бодлоо. За хамгийн ихний болохоор яг ерөнхий сайдын талаар яриад, хоёрт нь болохоор түүнийг огцруулах чагсаалын талаар яриад, за гуравт нь болохоор ерөнхий сайдыг одоо жүжигчин дүлгөөнтэй амир холбож яриад байдаг шүү дээ. Тэгэд яг тэр яриа яг одоо яг юу гэж яригадаад байгаа вэ гэдэг талаар яриад, за дөрөвт нь болохоор яг маргааш буюу 5 сарын 18-ны өдөр яг одоо талбай дээр очиод чагсаалаг ямар хуу байдалтай явагдаж гин гэдэг талаар та нартаа мэдээлэл хүргэе гэж бодлоо. Яг одоо буюу 2025 оны 5 сарын байдлаар Монгол улсын ерөнхий сайдаар Лувсан намсрын оюун эрдэнэ бол ажиллаж байгаа. Тэрээр 1980 оны 6 сарын 29-нд Улаанбаатар хотод бол төрсэн юм байна. За тэрээр яг багада ээжигээ дагаад яг хинтээ яваад тэгээд хинтээдээ бол өссөн. За тэгээд тэрээр болохоор яг төрсэн ааваараа биш өвөөгөөрөө бол овголт юм бэлээ. За тэгээд тэрээр одоо эхнэр 3 хүүхдтэй хамт амьдардаг. За тэгтээ сайтууд дээр түүний 3 хүүхдтэй гэсэн мөртлөө яг Википедиа дээр болохоор 4 хүүхдтэй гэж тэмдэглэсэн байсан. Тэдэг аль нь үнэн ингээд хайгаад бол яг энэ нь зөв гэсэн мэдээлэл бол олж чадаагүй. За тэгээд түүнийгээс эхнэрээсээ салсан, эхнэр хүүхэд нь Лондонд амьдардаг гэдэг мэдээлэл бол нэлээд явж исэн. За тэгсэн чинь түүний ах Баатар нь өөрийнхөө Twitter дээр болохоор оюун эрдэнэ эхнэр хүүхэд ингээд Лондонд амьдардаг гэж яриад байгаа. Тэр чинь бол худлаа. Одоо ингээд яг Монголдоо эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг гэж бол бичиж байсан юм байна. Оюун эрдэнэ нь аав ээжээс хоёулаа, ээж нь хөгжимчин аав нь зураач байсан юм байна. За тэрээр 5 нас хүртэл ерөөсөө юм яриаггүй бөгөөд гэрийнх нь түүнийг тусгай сургалт хүртэл явуулахаар төлөвлөж байсан юм байна. За тэгсэн чинь өвөө нь болохоор миний хүү сонсголон зөөрөн чинь заавал ярих хэрэгтэй гэд ууггүй хичээсний эцэст 5 настай анх ярьж байжээ. Түүний анх хэлсэн нь болохоор бороо орж нээжээ гэж бол хэлчихсэн юм байна. Оюурд нэг өвөөгөөрөө овголдог гэд би өмнөх бичлэг дээр ярьжсэн да. За тэрээр өвөө дээр өссөн. За өвөө нь бэрхийн сүсгний холбооны тэргүүн лам хүн байсан юм байна. За тэрээр миний өвөө бол миний амьдралыг бүтээсэн хүн юм гэж бол хэлж байж 10 жилдээ нийгмийн идэвхтэй сурагч байсан бөгөөд тэрээр телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимчин за түүгээр барахгүй скаутын дарга хүртэл хийж исэн юм байна. Тэгээд Монголын үндэсний телевиз дээр гардаг охид хөвгүүд гэдэг нэвтрүүлгийг хүртэл хөтлөж исэн юм байна. 10 жил тахт нь хамгийн их тусалж исэн хүн болохоор Туул буюу түүний эхнэр байгаа. За тэр хоёр бага ангиасаа найзлаад 8 дугаар ангиасаа үерхэд оюутан багтаа гэрлэж одоо ингэж 3 хүүхдийн аав ээж болсон юм байна. Оюун эрдэнэ дэлхийн зөнд ажиллаж байхдаа нэг клип хийх гээд хамгийн анх одоо херо буюу Баатартай уулзч байсан юм байна. За тэгээд анх ингэж харахад л нэг л тийм өөртөө нэг адилхан царайтай, адилхан стилтэй тэг ярьж байгаа юм ч гэсэн нэг юм адилхан санагдаад тэгээд тухайн үед бол ах トゥ гэдгээ мдэггүй амар гайхаж өнгөрч исэн гинэ. Тэгээд 2005 онд өвөө нь өвдөж нас барахаас өмнө энэ хоёр төрсэн ах トゥ гэдгийг мэдлэлцэж би бинийг олж авч исэн юм байна. За тэгээд яг тухайн үед өвөө нас барсан үед бол өөрт нь бүр маш том цохилт болсон. Яагаад гэвэл багасаа хамт байсан хүн болохоор яг түүний өвөө. Энэ үеэс хойш ах トゥ хоёр маш татнуулж золон жаргалаа хуваалцдаг болсон юм. 2005 онд Алсын хараа, 2015 онд Азийн хөлөг улс зэрэг номнуудаа ол бичиж туйруулсан. Түүний боловсролыг авч үзэх юм бол Хинтээ аймагт 10 жилээ дүүргэсэн. 2001 онд Бирс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлэр төгссөн. 2008 онд Монгол Улсын их сургуулийг эрхцөөч мэргэжлэр төгссөн. 2011 онд Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлэр магистр хамгаалсан. 2015 онд Америкийн нэгдсэн улсын Харвард их сургуулийг төрийн удирдлага зэргээр магистр хамгаалсан гэж тэмдэглэсэн байт юм байна. Түүний карьерийг авч үзэх юм бол 2001 онд Хинтээ аймгийн Бэрх хотын захирагчийн албанд тамгын газрын даргаар анх эхэлж исэн гэж байна. За тэнгуүдээ 2008 онд болохоор Баян зүрх дүүргийн нийгмийн
хөгжлийн хилцэс бас ингээд ажиллаж байсан гэдэг одоо ингээд түүхэн зарамдлууд бол байгаа хгүй юу. Гэхдээ түүний яг нэг бас нэлээд өмнө ингээд өгчсэн нэг ярилцлага байдаг. Тэрэн дээр болохоор өөрөө би ингээд анх 2010 онд анх хотод орж ирсэн шүү дээ. Тэрнээс өмнө болохоор ингээд жижүүр хийжсэн гэдэг ингээд ярилцлага байдаг заяа. 30 таа хата хотод орж ирсэн шүү дээ. Ерөөс 10 жилийн өмнө сумын тамай газар жижүүр хийжсэн. Энийг яг хүмүүс мэддэггүй л дээ. Нөгөө яг ингээд би ч нэг ярихыг боддгоо. Зүгээр л хичээгээл ингээд явал болт юм байна гэдэг би өөрийнхөө амьдрал дээр ойлгосон л байна. Тэгэхээр өөрийнх нь тэр ярилцлагатай одоо ингээд интернет дээр байгаа одоо энэ карьерийнх нь энэ үе шат нь ингээд зөрөөд байгаа хгүй. За карьерийн тэгээд ингээд хайгаад гарах юм бол ингээд нэлээх юм байгаа зөө. 2001 оноос эхлүүлээд ингээд яг он дараалалаараа бэлээ тэгээд та нар маань хүсэх юм бол бас интернетээс хайгаад харж болно. За харин яг улсын их одоо улс төрлөө хизээ орсон бэ гэх юм бол 2016 онд анх улсын хурлын гишүүнээр сонгогдоод анх орж исэн юм байна. За тэгээд 2021 оны 1 сард болохоор яг ерөнхий сайдаар бол томилогдчихсэн. За тухайд яг яагаад томилогдсон бэ гэх юм бол одоогийн ерөнхийлөгч буюу Ухнагийн хөрөлс сүх яг ерөнхий сайд байжгаад тэд яг тухайд үнийг ингээд яг ковид ингээд хэлжсэн шүү дээ. Тэгээд ковид гараад тэнгууд яг нэг төрсөн дөнгөж төрсөн ингээд нэлэх биетэй ээж өвлийн хүүтэнд ингээд үнийг таавчгтай эмнэлгээс гарч байгаа нэг тийм дүр зур ингээд гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс болоо хүмүүс бөө юм болоо чагсаал цуглаа хийгээд тэгээд ерөнхий сайд байсан одоо хөрс сөхөл ажиллаа өгөөд түүний оронд болохоор оюун эрдэнэ ерөнхий сайд болж исэн. За тэгээд тухайд Монгол улсын 32 дахь ерөнхий сайд болж исэн. Хөрс сөх түүнд ажиллаа өгөхдөө ярьж мөрөөдөж байсан зүйлээ одоо хий. Одоо яриад байгаа шудраг өсө өөрөө тогтоо. Надтай хамтарч ажил гэж хэлж байсан юм байна. За тэгээд энэ нэг сайтнаас авсан мэдээлэл болохоор та нар манаас чеклэрээ. За одоо болохоор яг 2 дахь одоо удаага гэх юм уу дахин сонгогдоод одоо яг ерөнхий сайдаар бол дахин ажиллаж байгаа. За тэгээд ингээд нэг юм ботхоор бас юмсан боз хөрс өх болохоор ерөнхий сайд байжгаад буугаад за болибит ингээд ажиллаа үгүй гэд хөксөн мөртлөө дараа нь ерөнхийлөгчийн сонгуулиар ингээд сонгогдоод гараад ирчихсэн заяа. Бас тэр сонин та нар тэгж бодож байна уу? За тэр яг үндсэн яриандаа орцгоё. За тэгээд 2021 оны 1 сарын 27-нд ерөнхий сайдаар анх томилогдоод ерөнхий сайд болсон байт юм байна. За тэгээд яг 2022 оны сүүлээр 2023 оны хэр билүү яг тэр үеэр заа ер нь нэг амар том чагсаалаас болж исэн шүү дээ тий. Тэр нь болохоор яг нөгөө нэг баахан нүүрсний хідэн их найдын асуудал гарч ирээд тэгэд ингээд улс төрд байгаа хүмүүс бол бүгдээрээ хулгайчд гээд бөө юм болоод хүмүүс чигсаал хийгээ бөө юм болж исэн. За тэгэхэд бас ингээд гарч ирэл те. Одоо ч та нартаа яахан амлж ийна гэл ингээд нэг юм яриа бол хийж исэн. За тэгээд тэрнээс хойш бол дахиж ерөөсөө амар тийм сүртэй гарч ирээчгүй, уучлалт гуугаачгүй тэр асуудал нь бүр ингээд юу ч биш болоод яг яахан мэддэхгүй болоод өнгөрсөн шүү дээ. Тэгэд жүжигчин цогтоо амар уурайлж манайха одоо ч гэсэн одоо ингээд одоо тгий гэл нилээх явж исэн. Тэгээд тэр асуудал ингээд юу ч шийдэгдэх өнгөрч исэн. Хүмүүсээс цогтоогтэй ингээл төлбөртэй ч ихсэгч байсан ард нь өөр хүн байсан гэл нилээн ярьж исэн. Тэгэл цогтоо өөр болохоор ингээл за манайха үнэхээр тийм юм байхгүй гэдгээс амар хэлж исэн. Тэнгүүтээ яг өндөл одоо л амар шантарж ийн гэлтэй ажиллаж хийж чадахгүй байнга байцаагдж ийн ингээл уцаа ингээл хэдэн цагаар ингээд өгж ийн ингэж ийн тэгж ийн гээд гэл зөндөө юм болсон. Яг тэр 22 оны өвлийн тэр чигсаал дээр болохоор ган очир гэдэг нэг залуу байсан шүү дээ. Та нар санаж байна уу? Нэг Монгол улсын иргэн ган очир илүү нэг тийм юутай Facebook те. Тэгэд нэг нэлээд олон улс төрчдийн одоо нэг ингээд ийм юунуудыг гаргаж ирэлтэй. Баримт нотлогоонуудыг гаргаж ирэл. Тэгэл сонгуулийн хар машинжин бол ингээд үнэхээр луур байдаг гэл ингээд амар дуурч исэн нэг залуу байсан да. Тэгэд сүүлийн нүг гэр бүлээрээ ингээд Франц руу билүү яатсан одоо орхсон гэх юм уу бид нар ингээд сутаж ирлээ гэл амар яриад одоо түшгийн юун дээр YouTube дээр нэг орж ирэл залбоо ТV-тэй бас нэг ярилцаал тэг хинтээ цогтоотой бас амар ярилцдаг байсан билүү хамт лайв хийдэг гэсэн санагдаад байна те тэр залуу байсан тэгээд сүүл болохоор ялч нүг нэг гэр бүлийн хүчээр хэлэлгээд эхнэрээ цоцсон хэрэгээр шоронд орсон гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо яг тэр залуу гараад ирсэн. Тэгэд ерөөсөө хайгаагүй байсан чинь миний ингээ Facebook дээр амирх гарч ирээд байгаа байхгүй. Тэгэд яг өмнөх нөгөөний тэр пэйжээрээ биш одоо яг шинэ пэйж, шинэ Facebook хаяг нээчихсэн яг тэндэрээ гарч ирэл бас одоо ингээл энэ болохгүй тэр болохгүй одоо оюун эрднийг ингээ тэгээгээл бас ингээл өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлээд эхэлчихсэн байлээ. Одоо тэгээд хүмүүс оюун эрднийг огцруулъя, болиё, барья гэд сошиал дээр маш их яригдж байгаа. За тэгээд оюун эрдний бүр маш олон жилийн өмнөх бичлэгүүдийг бол хүмүүс ингээл эхнээс нь дахин ингээл гаргаж ирээд байгаа байхгүй. За тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор яг хэдэн жилийн өмнө нэг бичлэг байсан. Тэгэхээр энэ ийм хүлээлтийг бид нар аваад ямар нэгэн байдлаар одоо иргэдийнхээ итгэлийг ч юм уу
албан тушаалаар наймалцахгүй. Миний хувьд одоо ямар ч албан тушаалд очихгүй. Тэр байтугай би байнгын орны дарааг болохгүй. Эзэж огцрохоо сайхан биш. Цаашдаа ямар нэгэн асуудалд хүн орох юм бол шууд огцрох ийм жишгийг 1 сарын 10-ны жагсаал өөрөө тогтооцсон юм аа. Бити бас ингэж ард иргэдэд хитрхи их басамжлан дарамжлаач. За тэгснээ бас ингээл нөө нэг болж бүтэхгүй байгаа уус төвчдөрөөс ингээд суудлаа өгөхгүй байна гэдэг байдлаарс ингээл яриа л те. Тэгэл тэн дээр болохоор одоо жишээлбэл ингээл Япон, Солонгос гэхэд одоо нэг жижигхэн алдар гаргангууд ингээл хүмүүс нь ингээл бөө юм болол тэгэл тэр уус төвч бол ингээд суудлаа өгдөг энэ төр гэл амар тэгэж одоо яриад байгаа. Одоо жишээлбэл сая ингээд Францд юу болов тийм ээ. Нэг шийдвэр гаргах хууль гарсан шүү дээ. Тэгэхэд жишээлбэл одоо Францын иргэд яаж ин 48 цагийн дотор тэнцээ одоо хэдэн мянгуулаа цуглаж байгаа. Тэр бараг 5-6 сая хүн төлөвлөгөөд гарч ирэл. Тэгэл арга буюу ёс зүйн хувьд тийм ээ дэмжлэг авахгүй гэдгээ хүлээгээд одоо жишээл Макрон ерөнхийлөгч буулт хийж байгаагаа одоо 7 хоногийн өмнө зарлж шүү дээ. Солонгосын олон Японы ч юм уу олон одоо сайдуудын жишээн дээр нэг жижигхэн асуудал гараад тэрэн дээр олонний дургуутлаа илэрхийлэл тэгэл тэр хүн огт. Тэгэд өөрөө ингэж ярьж ирсэн юм байж те. Одоо өөр дээр нь тэр байтугай маш том юм асуудал ингэж гараад ирсэн багт чинь юус ингэж огсрохгүй байн, суудлаа өгөхгүй байн. За тэгэд хамгийн гол нь одоо өөрийнхөө тэр нөгөө нэг орлогыг ерөөсөө ингэж нотолж чадахгүй байна. Юмнуудаа ингэж хэлэхгүй байна. Улсын мөнгийг идчихээн гэх мэтчлэн хүмүүс бүр маш их ууралж бухимдж байгаа. За тэгсэн чинь яг энэ яриа гараал ингэж бужигнаал байгаа дээр өнөөдөр бүр тэрийг нэмээд хайсан. За яасан бэ гэсэн чинь нэг хідэн телевиз сайтуудыг дуудаад одоо энэ нэг мэддэгдэл маягийн яриа бол өгсөн мөлий. Хүүн болохоор одоо гадаад даамшгүй лээ. Тэгээд өөрөө Монголд ирж байгаа бас тайлбараа үгэн гэдэг утгатай юм бол хэлжсэн. Тэгээд авилгалтай тэмцэх газраас бас тэмүүлэн болохоор ингээ гадаадтайгаа Монголд ирэхээр тэр одоо өөрийнхөө орлогыг одоо танилцуулнаа, тайлангаа тавина гэж бол бас мэдгдсэн байсан. За хүмүүсийн бүр хамгийн амар дургу хүргэсэн зүйл нь болохоор тэр бичлэгийнхаа төгсгөлд одоо ингээд ялаанууд миний одоо үзэл санаа, итгэл үнэмшлийг бол мохож чадахгүй бити гойрд гэд хэлдэг байхгүй. Ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, миний үзэл санааг, миний тэмцлийг бөхөөж чадахгүй бити гойрд. Тэрэн дээр нь бүр ингээ хүмүүс бүр амар акцентлаад бүр ингээ амар бухимдалтай байгаа. Одоо бид бүгд зүгээр л ялаа дуудлаа гэл те. Одоо бид хэдийг ялаа гэж ингэж харж байгаа хүний хэдүүлээ огцруулъя гэл хүмүүс бүр тэндээ маш их юм бухимдалтай бол бэлээ. Тэгээд тэр яран дээр бас ингээ хүүгийнхаа талаараас нэг цус ингээ ярьдаг байхгүй. Тэгээд ер нь бол тэр охины аав ээжтэй нь бол ерөөсөө уулзж байгаагүй гэсэн тэгснэ бүгд авч өгсөн нь бол үний юм бэлээ гэд бас тэгж хэлсэн байгаа. За тэгээд өөрийнхөө орлогыг бол нотлоно гэж хэлсэн. Бас хүүгээ болохоор яг Hero Entertainment одоо ингээд нэг юм бичлэг энэ янзлалтагч гэлөө ер нь л ингээ Hero Entertainment ер нь л ажилтгаа гэж бол хэлсэн байгаа. Hero Entertainment-ийн одоо 50%. За нөгөөх нь бол одоо хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой одоо тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг л ийм зүйл хийгээл ингээл одоо явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд одоо бие хүнийхээ хувьд одоо бас мэдээлэл өгөөд ингээд одоо явах нь бол одоо өөрийнх нь асуудал. Би бол бас тэгэд хүмүүсийн яриад байгаа юм нь болохоор энэ текстээ бүр ингээд хэд өдөр бэлдэж өнөөдөр гарч ирлээ гэж хүмүүс хараад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл одоо яг энэ хүүтэй холбоотой сэдв бол айл үшээ 4-5 хоногийн өмнөөс эхлээд одоо ингээд цацагдаад яригдаад эхэлсэн сэдв гэсэн чинь яг өнөөдөр ингэж гарч ирж байгаа нь болохоор одоо юу гүү гэдтэй ингээд бодож байгаад бэлтэж байгаад гарч ирсэн гэж хүмүүс яриад байгаа. За бас өнөөдөр очисон тэр телевиз сайтуудыг нь болохоор одоо яг өөрийнх нь талын хүмүүсийн телевизүүд байна гэж хүмүүс бол яриад байгаа. Хөө энэ талбай малбай дээр очиод энэ хүнийг огцруулаач ээ. Юу яриад байгаа юм бэ тэр одоо? Гэхдээ баахан өөрийнхөө намын энтэн янз бүрийн хүмүүсийн телевизүүдийг аваачицсан удлаа PR хийгээд байна штэ. Бид нар бүгдрээ л мэдж байгаа штэ. TV 5 чин тэр сарын гэрлэх штэ. Тэр ТV чи апуугийнх штэ мэдж байгаа штэ. Зэнийг чи Батулгынх Бачуугрын TV 9 мэс гээд дандаа та нарын телевизүүд байлаа штэ. PR хийгээд удлаа шаагаадах юм. Тэгээд яг үүн дээр болохоор комедиан Амраа яг бас нэг бичлэгээр бол оруулсан байлээ. Манай ингээд нэг найз ингээд сэтгүүлч тэгсэн чинь ерөөсөө яг ингээд нэг бэлтцэн сэтгүүлч нараа ингээд дуудаад тэр яриаг өгсөн байлээ гэснээр манайд энэ бол ерөөсөө дуудаагүй лээ гэж бол ярьсан байлээ. За сая манай нэг таньдаг сэтгүүлч нааш ярьж байна. Яасан бэ гэсэн чинь өнөөдрийн оюун эрдний мэдээллийн талаар ярьж байна. Нөгөө засгийн газрын хэвлэл мэдээлэл, за нийслэлийн хэвлэл мэдээлэл ерөөсөө сэтгүүлчдэд өнөөдрийн хэвлэлийн баг хурлын зарыг тараагаа өгнө. Одоо манай найз бол бас нэлээд урдаа өрдөг сэтгүүлчтэй нэг штэ Монголын.
Тэднэрт хүргээгүй зөвхөн өөрсдийнхөө хідэн сэтгүүлчдийг авчираад хэвлэлийн баг гурал маягийн юм, ярьслага маягийн юм гэсэн гэж байна. Хоёр эрдэнтэй хамтаас үзэн ядагдж байгаа нэг хідэн улс төрч тас байгаа. Тэд нар болохоор Номтой Баяр, Дорч хаанд, Ган Төмөр гур байгаа хгүй. Ягаад гэвэл тэр гурав ингэж яг оюун эрдэнэ нэг юм өмөөлс хийсэн яриануудыг бол өгсөн мэлээ. Тэгээд яалтчгүй хүмүүс ингэж харангуйтаа өөний хэд чинь нэр оюун эрдэнэ талын маань гэл бас ингэж уурлал бөө юм болоод байгаа. Дорч хаанд одоо жишээлбэл те би одоо оюун эрдэнэ ерөнхий сайдыг бол хулгай хийдэг хүн гэж бол бодохгүй байна. Хэмтчлийн ярьсан байсан зөө. Бол оюун эрдэнэ гэдэг хүний худлаар шулгай хийдэг хүн гэж бол бодохгүй байна. За одоо хэдүүлээ чагсаалын талах яриа руу орцгоё. За маш одоо энгийн гэх юм одоо 50 замын чагсаалал өрнж байгаа. За тэгсэн чинь яг энэ чагсаалныг Номтой Баяртай бас яг давхцчихсан мэлээ. Яг хавар болгоо Номтой Баяр гэл нэг юм ном одоо худалдаалах нэг тийм гоё үйл ажиллагаа болдог. За тэгсэн чинь хүмүүсээс үүний болохоор яг ингэ чагсаал хийх болгонгууд ингээл талбайг одоо ингээд хүмүүсээр дүүрэхгүй тул тийм асрууд барьлаа гэлтэй бас нэг нилээн гэж хартсан маягийн тийм яриануд бол нилээн бас явж илээ. За тэгээд 50 замын чагсаал болж байгаа. Тэгсэн чинь хідэн бүснөөлөгч ичнэр бас л ирсэн байлээ. Тэгээ хүмүүс болохоор тэр хэдийг ийм төлбөртэй бас бүснөөлөх одоо үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс гэж бол хараад байгаа. Яалч ингээл амар ойлж морлол те оюун эрдэнэстэй дэмжин энтер гэл нэг тийм хүчнэрийг бол лайваар бол харсан. Ичиж адир хараа. Хүүхдүүдээр ирчээд хэрүүлэхэд ичээж гөрүүлээ. Тусгаар тогтолцоо мөнгө авдаггүй. Өчнөө тусгаар тогтолцоо. Өчнөө тусгаар тогтолцоо Тэгсэн чинь нэг их чинь бүр оюун эрдэнэтэй амар адилхан хичээсэн те та нар харсан уу хараагүй би бүр харчаад oh my god бүр ямар амар адилхан юм бэ гэж бол харсан. Тэр их чинь өнцгнөөс нэлээд тэгээд тэр зурган дээр таарчихсан байх шиг байсан. За тэгээд энэ чагсаал болохоор нэлээд зохион байгуулалттай чагсаал болж гинөө гэж харсан. Амар хөрх юм хөтөлбөртэй мөлий. Яг хэдүүлээ тэдээс тэдэн цагийн хооронд яг чагсаалаа хийн. За яг тэр хооронд одоо яг тэдээс тэдэн цагийн хооронд яг тийм явна. Тэдээс тэдэн цагийн хооронд яг тийм явна гэд яг юм амар хөөрхөн лаг зохион байгуулалттай болж байгаа юм билэ. Одоо дуучдаас маралжангой очсон байсан. За тэгээд одоо комедианууд нэлээд очсон байсан. Баяраас очиж DJ хийсэн байсан. За тэгээд үүн дээр нэлээд их дураад байгаа хүмүүс нь болохоор яг мэдээж яг Амра, Хануу тэгээд Норгийн нөгөөний захирал гэдсэн залуу энэ гурав бол нэлээд амар одоо хүч төрөн гэх юм орж ирж байгаа юм шиг харагдсан. За Амра Хануу хоёр бол угаасаа л ярьдаг л байсан. Тэ YouTube дээр ярьдаг байсан, Reel-ээр ярьдаг байсан. За тэгэл одоо бас энэ дээр бас нэлээд амар дугаарч гарч ирж илээ. Тэгсэн чинь Амраг бас өнөөдөр ингээд яг хоцсон чинь уртаас нь ингээд нэг хүн амар гурил ингээд нүүрлэн шидчихэд явчихсан гэсэн. Бүр ингээд шидэнгүүтээ цуцсан гэж аахгүй амар байгаад. Талбай дээр үжиж гинт нэг нөхөр гарч ирээд гурил цацлаа. Тэг хүний өөдөөс хараад ярьж чадахгүй. Нилээ аимхаа нөхөр нөө. Тэр цацаал зүгээр яста нөгөө арслангаас зугтж байгаа янзах шиг мангар хувтараа шаалаа нөгөөдөг чи. За тэгээд Хануу бас нэлээд оролцож байгаа юм билэ. Гэтэ би болохоор яг Хануугийн нэг бичлэгтэй бол үнэхээр санал нийлж байгаа. Амьдралыг бодооч. Амьдрал хэцүү байна гэдээс нөгөө бизнес эрхлэгчнүүдийн яатсан бэ? Татвар матураа багасгахгүй мó? Та нар ямар ийм хошнох шиг байвал зүгээр зайлцгаа ёо энэ улсаас нэрээ. Үнэхээр стресс чинь. Та нар л бүргүй зайл гэж хэлмээр байна. Үгүй яасан бэ нөгөө өвөлчин шүнжэнгөө тог таслаад бидрийг тамдаад ирсэн. Одоо энэ хангалтгүй байна уу? Үгүй энийг зогсоолъё л та. Одоо энийг зайлуулаад дарааж байгаа нэгээс хийж болдгоо мó? Үгүй энэ тог таслаад байгаа чи хангалтгүй байна уу? Нүүрсний утаандаа угаарч өгч байгаа чи хангалтгүй байна уу? Үгүй энийг огцруулаач ээ. Түгжрээ бөө асуудал. Ингээд доромжлоод байгаа эргүү ацыг ингээд байлгаад ах юм уу? Ямар сонь талбаргаа яваад мянгаараа яваад жигсаад огцруулахгүй зүгээр зайлцгаая. Одоо энэ үйл ажиллагаан дээр тэр Норгийн залуу бол нэлээд амар дуурч гарч ирж байгаа. За тэгээ тэр хэд чинь бүр сонгуулийн үеэс л хэлсэн байсан шүү дээ. Яг сая өнгөрсөн оны сонгуулиар яг ингээл баримтат кино хийгээл те. Яг сонгуул дээр юу болтгоо. Тэгэл яг иргэдэд одоо яг нэр дэвшигчд яг яаж ханддаггүй өнтер гэл яг тэр болгоныг ингээд баримтжуулаад одоо кино хийж байгаа гэдгийг зарлсан. Тэгсэн чинь шууд ирээл тэр хэдийн хаардуудыг хураагаал, процессыг хураагаал нэг амар бас үйл явдал болсон шүү дээ. Та нар манаас бүгдээрээ мэдж байгаа байх. Тэгээ одоо яг тэр залуу ингээ хүчтэй дуурж байгаа юм билэ. Тэгэл одоо манайхаа тгий, одоо манайхаа юм шүү гэл ингээл яг спикертэй микрофон барьцсан яриад байсан. Тэгсэн чинь одоо яг тэр залууг харлуулах амар хэм яваад байгаа байхгүй. За хамгийн ихэнд болохоор шууд MCS-тэй холбож гарч ирсэн.
ингээд нэг контентыг яагаад ингээд те хамт ингэж оруулж болоогүй яагаад заавал ингээд Норгийн пэйж дээр нэг оруулаад MCC пэйж дээр тусна оруулаад явсан ингээл тэгснэ яг энэ залуугийн ард MCC-ийн байна гэж мэгэл тэгээд байгаа байхгүй. Би үүн дээр нь бол эхлээд жаахан гайхчихсан. Тэгээд яагаад гэхлээр угаасаа л контент хийж байгаа хүмүүстэй чинь байгууллагууд угаасаа л хамтардаг шүү дээ. Тэсэн чинь амар тэгэж яриад нөгөө талаасаа хүмүүсээс одоо энэ яг энэ залууг харлуулах гэдэг юм хийгээд шүү гэдгийг нэлээд сайн мэддэг болчихсон байлээ. Тэглээ тэр постн дээр нь хаахад дарж мараад доор нь ингээл өмөрсөн комментуудаас нэлээд их байсан. За тэгээд тэр залууг бас өөрөөр ингээ харлуулах гад зөндөө юмнууд бас хийгдэд хэлээ. Яаж гэдгсэн чинь тэр залуу болохоор яг нэг подкастт орохдоо хэлжсэн. Одоо эхнэрээ гэх юм уу, найз охиноо гэх юм уу нөгөө алдчихсан юм байлээ. Тэнгүүд амар нэг залуу гарч ирсэн ээ те. Наад хүн чинь ингээл одоо манай их чиг баг ингээл амар харддаг байсан. Амиа хорлоход нь ингээд хүрхсэн гэж хүртэл ярьсан байлээ. Залуучуудын цуглааныг яг дэмжиж байна л да. Залуучууд дэмжиж байна. Тэгээд ингээд нэг залуу ерөөсөө ингээд харамсаж шинж байхгүй нулмаа гэдэг хүн болохоор ирдэг байсан. Би төвшин заяа гэдэг их ингээд энэ 9 сард ингээд амиа хорлох байдалтай ингээд. Тэгээд энэ нь болохоор юу вэ гэхээр энэ улмаа гэдэг залуу нь болохоор ингээд өргөж явах цуг амьдарч явах хугацаанд болохоор юу араар нь тавьж шоуд ингэж ингээд сэтгэл зүйн дарамтанд маш гүн хорлолт ингээд учруулад ингээд амиа хорлоход хүрсэн байхгүй юу. Тэгээд энд нь одоо ингээд амар гашуудж байгаа энэ залуу одоо бол ингээд цагдаад ингээд бүртгэлтэй ингээд хянагдаад явж байгаа. Энэ зүгээр шорондоо байж ах хэвээр залуу байхгүй. Тэсэн чинь яг тэр найз охин нь болохоор яг 3 охинтой айлын хүүхэд гэж аахгүй юу. Бас энэ үйл явдал дээр олонний танил хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойгоос хүргээд эхэлсэн байлээ. За үүнд нь болохоор од заяа байсан, 9 төвшин 2-ын 9 байсан, сод гэрэл байсан гэх мэтчлэн. Тэгээд өөрсдийнхөө стори дээр нэлээд дуу хоолойгоо хүргээд явж байгаа юм билээ. Надад болохоор бас нөгөө уянга нэлээд таалагддаг байхгүй юу. Одоо та нар маань Сэхцэн ангийн нөгөө нэг хиний дүрлээ. За тэр киноны дүрийг мартчих. Юу Сэхцэн анги дээр тоглодог жүжигчин хөтлөгч эмэгтэй байгаа. Тэгээд уянгаа болохоор ялч өөр ингээд талбай дээрээс очиод бүр дуу хоолойгоо хүргэсэн байлээ. Гүгээ яах юм бэ? Энд чинь бидний одоо бүр арай л дэндүү төрөвч цүнх хоол, идэх хоол, гутал, хувц юу гэдэг анхдаг чирэгцээ бүх юм руу ингээд одоо айгуу муухай дураараа сарвэж орж ирж штэ. Тэгэхээр ч одоо нэгдэж чадж байгаа харуулахгүй шин чинь үнэхээр бидний ингээд амин цэг дээр шууд очиод хүрчиж байгаа учраас хүмүүс чинь ингээд уур ундууцлан ингээд багтаж адаал өнөдөр бүгд ирлээ штэ тий. Би надад бас уянгаа нэг юм амар шудраг юм шиг санагддаг. Тэгээд та нар маань хэрвээ санаж ивэл яг нөгөө сонгуулийн үеэр уянгаачаас нэлээд амар өөрхөө дуу хоолойг одоо хэлж гарч ирсэн штэ тий. Хэнийг сонсож гин, хэнийг үзэж гин гэдэг сонирхлоор нь дамжуулаад тарих угаалт хийж байна. За энэ тарих угаалтанд оролцож байгаа урлаг соёлынхан бол ичих хэрэгтэй. Хүн улс төрийн хувийн үзэл бодлоо илэрхийлж гин гэдэг ардчилсан маягийн гоё үгээр халахвч хийж нэгсэндөө бидний монголчуудын залуучуудын ирээдүйг хідэн талхны мөнгөөр худалдаж байна. Энэ бүхнийг ярих болсон бэ гэсэн чинь самдагийн тэр нэг үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг нэг хүн загнаад байгаа мó яагаад дан ойлгох гээд байгаа мó тэр рилийг стори дог хийгээд өгөөч гэж одоо намаас залгаж байгаа байхгүй юу. Sorry өнөөдөртөө би арайч хүсэж өгөхгүй байна. Яг тэр үед ингээд самдаа нөгөө нэг Сэхц цагаан богдыг өмөрөө тэгснэ хоёр нэг дэмжиж байгаа илэрхийлээд баг ингээд уйлгаа шахсан штэ. Тэгэхэд болохоор уянга за болоо миний найзаа гэд бүр ингээд амар гарч ирж исэн. Яг тэр үеэс хойш ингээд нэлээд хүндэлдэг болсон. Самдаа гэсэн чинь нэг юм ороод ирлээ. Тэгээд яг өнгөрсөн сонгуулиар самдаач яг оюурд нэг дэмжиж байгаа PR хийсэн бичлэг бол оруулсан шүү дээ. Би ч гэсэн ингээд оюурд нэг дэмжиж гин гэл. Энэ улсын ирээдүй сонгол хийх хэрэгтэй, үгээ хийх, өөрийнхөө итгэл үнэмшлэр хин нэг сонгох бүрэн хэрэгтэй. Энийг ч хинч орж чадахгүй. Би ч гэсэн оюурд гэдэг үнийг дэмжиж гин. Яагаад болохгүй гэж. Тэгээд бас нэлээд олон хүмүүсийн бас дургуйцдаг бол хүргэжсэн. Тэгээд яг тэр PR-ын хийснээсээ хойш самдаа тамгуу төрт ороод ирсэн. Тэр бас айгуус нэмээд. Тэгвэл яг тамгуу төрийн хамгийн гол тэр найруулагч чинь болохоор яг оюуртны ах буюу Баатар байгаа даахгүй. За тэгэнгүүтээ самдаа ч яг нүг шинэ хоёрын дүрийг гинт ингээд аваад ороод ирсэн байхгүй. Яг тамгуу төр дээр 2 хүү байдаг. 2 хүүгийнх нь нэгэнд нь болохоор жүжигчэндээ оё тоглолдог, нэгэнд нь жүжигчин шинэ хоёр тоглолдог. Тэгсэн чинь гинт ингээд самдаа шинэ хоёрын дүрийг аваад ороод ирсэн. За тэнгууд яг гол дүртээс ингээд дүлгөөнийг тоглолтыг бас хүмүүс оюурт нь Баатартай бас ингэж амар холбож бас нэлээд яриад байдаг. За ингээд дамжиж явж явсаар одоо хэдүүлээ дүлгөөний талаар ярьцгаая. За дүлгөөн оюурт нь хоёрыг болохоор холбож яриад бүр айл үшэнээс хойш холбож яриад бол эхэлсэн баг
жил 2 жил мөлий өмнөөс холбож ирж эхэлсэн болов. Гэхдээ ерөөсөө энэ дээр баталгаатай, нотлоготой энэ хоёр ямар нэгэн харилцаатай гэдэг зүйл бол яг ингэж батлагдаж, нотлогдож бол гарч ирээгүй. Тэрийг бол бас бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ хүмүүс болохоор угаасаа л нэг юм байгаа гэж яриад байгаа байхгүй юу. За тэгээд одоо яг хүмүүс энэ хэрэг дээр нэлээх дүлгөөнийг гаргаж ирээд тэгснэ дүлгөөний эдэлж хэрэгэлдэг одоо хувцас, гутал, цүнхнийхэн зургийг амар оруулангуудаа тэрэн тэдэн доллар, энэ тэдэн доллар гэсэн постуудаас маш их явж байгаа. Тэгэд хүмүүсийн ярьж байгаагаар одоо яг Холливуд юм штэ нэг 3 сая хүнтэй улсын ер нь бол нэг жоохон буурай орн гэж яриад байгаа штэ. Тийм орны одоо ингээд нэг жүжигчин эмэгтэй за тэгээд инфлюенсер хийлээ гээд тэр хэмжээний мөнгийг ол яг ингээд цэвэр олж чадахгүй гэж хүмүүс харж ер нь л яриад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд цаана ер нь бол нэг тийм хүн байгаа л гэж яригадаад байгаа. Гэтэ энэ бол баталгаатай, нотлоготой бол биш шүү манайхаа. За тэгээд энэ асуудал дээр Урангоо гэдэг хүний пост бас нэлээд явсан. За тэр Урангоо гэж бол та нар маань мэдэх байх. Ерөнхийдөө бол нэг юм үл хөдлөх хөрөнгийн одоо зах зээлийг гаргаж ирсэн хүн гэх юм уу. Тэгээд бас нэлээд олон дагагчтай нэг тим эмэгтэй байгаа. Тэгээд тэрээр болохоор ховж юу ярих дургуйч гэсэн энэ бол яг зүгээр ийм зүйл бол биш ээ. Ер нь бол баг ойлгомжтой байна гэдэг утгатай постыг бол хийсэн. Тэгээд тэр нас нэлээд хандлт аваад нэлээд хүмүүстээс яригадаад байгаа. За тэгээд үүн дээр бас нэлээд том сэжүүр гарч ирсэн. За гэхдээ энэ бас л баталгаатай нотлоготой зүйл бол биш шүү манайхаа зүгээр сэжүүр. За энэ яасан бэ гэхлээр дүлгөөний одоо хүүхдийн А буюу X нөхөр нь нэг постыг бол хийсэн байсан. Тэр нь болохоор тэгэд ямар нэг юм дээр ингээд эмгтэйгийнхэн л буруу болчихын тий гэдэг пост байсан зөө. За тэр нь болохоор одоо яг 14-5 хавцаа орсон юм болоо тэр хавцаа ингээд орсон пост бол бэлээ. Тэгэд хүмүүс ингээд доор нь угаасаа ингээд баган талцаад байгаа. За тэрэн дээр болохоор яг дүлгөөний үнэн байдлын тойроо аргаар ингээд хэллээ гэл зарим нь тэгэл зарим нь болохоор X ихнэрээ ер нь бол нэлээд амар өмөрх юм а гэдэг байдлаар ингээд хүмүүс доор ингээд шаагаал бүр ингээд зөндөө юм болж илээ. Тэгээд өмөрх юм а гэдэг дээр нь болохоор очроо бас яг тэр Little Mom-ын подкаст нь орсон байсан баггүй юу? Яг ингээд аав талаасаа. За тэг яг тэрэн дээр болохоор дүлгөөнтэй ер нь бол одоо хүүхдийнхээ одоо хүмүүжлийн талаар ч юм уу тэг одоо дундаас нь мэдээж хэрэг хүүхд гэдэг том зүйл байгаа болохоор дүлгөөнтэй бол ингээд харилцаатай байдаг гэдэг бол өөрөө хэлсэн байгаа. За бас ингээд гадагшаа татгшаа явах те тэрэнд нь ингээд онгоцны буудлаар ингээд хөргөж өгдөг ч юм уу эсвэл ихээр нь онгоцны буудлаас нь ингээд тосоод авдаг ч юм уу тиймэрхүү харилцаанууд бол бас байдаг гэж бол ярьж ирсэн. За тэгсэн чинь хүмүүсээс очроогийн 2022 онд бичиж байсан постыг бас гаргаж ирсэн байлээ. За тэн дээр нь болохоор мөнгө хаана вэ? Тэнд хайр байдаг гэдэг пост бол байгаа хгүй. Тэгэл хүмүүс ингээд энэ хоёрын салтыг бас ингээд яг нэг юм зүйлээс болсон гэл маш их ярьж илээ. Тэг та нар манаас юу гэж бодож чинь комент хэсэгт сэтгэлээ үлдгээрэй. Тэгээд бас хүмүүсийн нэлээх яриад байгаа юм болохоор Парис 2024 гээд яг өнгөрсөн онд Олимпик болсон шүү дээ. Тэгээд тэн дээр болохоор нөгөө нэг яг тамирчдынхаа сэтгэл зүйч, хоол зүйч энэ тэрийг авч явуулгүйгээр баахан арын хаалганы хүмүүс явцсан гэдсэн шүү дээ. Тэсэн чинь тэнд бас дүлгөөнийг явсан гэж бас яриад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр 24 оны яг тэр 100 заяа 7 сар болон 8 сард дүлгөө ингээд Парист байсан зургаа бол Instagram дээр оруулж ирсэн мөлий. Тэгээд хүмүүс энийг ингээд сэвж гаргаад ирсэн чинь тэр зургаа бас устгахчихсан байсан. Бүр яг тэрийг бол би яг өөрөө харсан зөө. Яг тэрийг бүр ингээд устгахчихсан байсан. Тэгэл яг энэ дээр ингээд хүмүүс ингээд энэ ингээд баттай гэж бас нэг тиймэрхүү юм ингээд яриад байгаа байхгүй юу. Тэгээд та нар манаас юу гэж бодож гин. Тэгээд бичлэгээ хийсээр одоо бүр өөрийн 5 цаг болчлоо. Одоо та нар ингээд харах юм бол ард гээгээд туссан байгаад. Тэгээ миний бүр зарим гэрэл маань ч гэсэн батарейн туссан унтарчихсан. За тэгээд бичлэгээ яг одоогоор л энд хүргээд дуусгая. Тэгэд маргааш болохоор угаасаа талбай руу явна. Тэгээд тэндээс ингээд та нартай бас мэдээллийг бас хүргэнэ. За тэгээд та нар маань таалагдсан бол үйдсэн лайка дараарай. Бас subscribe дараарай. За тэгээд энд пэйжээ оруулчихъя. Энд Instagram-аа оруулчихъя. Та нар маань орж дагаарай. За тэгээд хэдүүлээ маргаашийн жигсаал дээр уулзцгаая. За талбай дээр ирсэн нэг иймэрхүү хөл хөдөлгөөнтэй тэгээд ингээ асрууд барьчихсан байж байна. Одоо тийшээ хэдүүл явж үзцгээе. Энд баяраа DJ хийгээд байгаа юм байна. Иймэрхүү.
За чагсаалын тухайд гэх юм бол ерөнхийдөө дандаа залуу хүүхдүүд элээ нөөний жинзэн үеийн гэж харагдчихсэн. Тэгээд ингээд хүүхдэд хэрсэн хүмүүс ч гэсэн жигсаалтаас оролцож илээ. Тэгэд маш зохион байгуулалттай жигсаал болж ийн гэж харсан. Яг ингээд баахан спикертэй хүмүүс одоо тэгэрээ, одоо ингээрээ гэл бүр үнэхээр зохион байгуулалттай байлээ. Тэгэд энэ удаагийн жигсаалыг ч гэсэн маш олон хүмүүс ийм залуучууд гоё одоо болсон байна, гоё зохион байгуулалттай болсон байна гэж нэлээд их бас сайшааж исэн. За тэгээд намайг ч бодвол ямар нэгэн жигсаалыг одоо бяцнуулж байгаа зүйл бол харагдаагүй. Тэгээд Чингисийн хөшөөний тэнд очингуудаас нэлийн олон нөгөө аяллаа жижиг сандалнуудыг бол тавьсан байсан. За манайхаа ингэ сууцгаагаараа гэл. За тэгээд сошиал дээрээс ингэ бие биендээ ус өгж байгаа зүйлүүд нэлийн харагдсан. Тэсэн ч бас хүмүүс ингэ л үүнийг энэ угаасаа л ингэ л яг тавилттай чигсаалаа гаацтай ингэ л эдгээр ингэ л бие биендээ ус өгөөл инглээ тэглээгэл бас нэлийн олон муус юмнууд бол харагдчихлээ. Гэхдээ энэ удаа бол яг залуучууд чин шударгаар ингэж чигсэж байгаа болов уу гэж бол би бол бодож байгаа. Тэгээд яг миний нэг гайхсан зүйл нь болохоор хүмүүс ингээд сошиал дээрээ ийм байна, тийм байна, болохгүй байна гэл хэлээд байгаа шүү дээ. Тийм үртэл яа талбай дээр юм цөөхөн хүн байгаа юм бол гэж бодсон. Энд гарын үсэг зурж байгаа юм байна. За талбай ороод явж гин. Тэгээд 50 замын жигсаал маань болж гин. Тэгээд DJ энэ төр тоглоод яг нөгөө ихлүүлээ тавиад яг нөгөө хөтөлбөрийнхөө дагуу л асуул ажиллагаанууд явагдаж байна. За тэгээд ерөөсөө буснуусан хүмүүс байхгүй. Тэгээд бид хэд саяас талбайгаа нэлээд хэд тойрч бас алхлаа. За тэгээд нэг иймэрхүү байна. Дийлийнх нь бол залуучууд байна. Гэтэ бас жоохон цөөхөл юм шиг бол харагдлаа. Тэгээд би ялч одоо хөл болохоор харихгүй болчлоо.